Сайн байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ бичлэгээрээ би одоо яг өөрийгөө танилцуулах бичлэг нэгээд хийж байна. Тэгээд намайг Гэрэлт Од гэдэг. Англи нэрийг маань Гэрэлт буюу Shiny, солонгос нэрийг маань Од буюу Fury гэдэг байгаа. Би тэгээд 1997 онд төрсөн. Тэгээд Улаанбаатар хотод төрж өссөн байгаа. Тэгээд яг багасаа бол их тамирчны амьдралаар амьдэрсэн гэх юм уу. Ер нь бол 8 настайгаас хойш ер нь бол тамирчин байсан. Тэгээд 8 настайгаас 14 нас хүртэл ер нь бол гимнастикийн зааланд ер нь бол цагийг маш их өнгөрөөсөн байдаг. Тэгээд яг 14 дэх үеэсээ болоод тэгээд 16 тагаас дахиад сагсан бөмбөгийн спортод их сонирхолтой болоод тоглож эхэлсэн байгаа. Тэгээ манай гэрийнхэн гэсэн бүгдээрээ ер нь бол сагс тоглодог. Тэгээд 17 8 тадаас солонгос сургууль сурахаар ирээд тэгээд ер нь бол эрдэм ном хөөсөн байдаг. Тэгээд ер нь бол 20 хүртэл ер нь бол хичээл хийж байгаа. 20-таагаас хойш 20 хүрээд ер нь бол урлаг талтай амар тийм их сонирхолтой гэдгээ мэдээд ер нь бол урлаг талтай бас ер нь бол ингээд өөрийгөө сольж үзгээр шийдээд яг тийм боломж гарсан үед нэг ингээд яг тийм үйл ажиллагаа юм бол их оролцож байсан. Яг солонгосын яг энгийн ер нь бол өдөр тутмын зүгээр ингээд амьдралыг ингээд энгийнээр бас ингээд харуулъя гэсэн зорилготойгоор бичлэг хийж эхэлсэн. Яг үйл яг ингээд монголчуудтай хүргэе гэдэг зорилгоор бас нөгөө зорилго маань бас би бол сургууль одоо төгсөж байгаа. Төгсөөд ер нь бол шууд эхний ээлжинд Монголд очих зорилготой байгаа. Тийм болохоор Монголд очсон байх гэсэн ер нь бичлэг хийгээд яг солонгосчуудад тий гадаадуудад яг ингээд Монголын яг энгийн амьдрал ч юм уу яг Монголын амьдралын талаар ер нь бол Монголын талаар мэдээлэл өгөхийг маш их хүссэн. Яг бол яг солонгос 4 жилийн хугацаанд байх бол ер нь бол солонгосчуудын ер нь бол одоо Монголыг харах өнцөг бодол нь тэгэж их өөрчлөгдөв юм шиг санагдсан. Яг анх ирэхэд юу гэсэн яг ингээд одоо уулз хүмүүс шиг юм бол тиймхүү яг адилхан байдаг гэх юм уу. Тийм болохоор ингээд Монголын талаар мэдээлэл гэх юм уу яг тийм зүйл их хүмүүс юм шиг санагдсан. Тэгээд яг YouTube-ээр дамжуулаад ер нь бол их орныхын талаар ер нь бол бусдад ингээд жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөө гэсэн бодолтой байгаа. За тэгээд ер нь бол влог хийгээд ер нь бол 3 сар болж байна. Гэтэ ер нь яг бодсон шиг тийм амархан бол ерөөсөө биш юм байлээ. Тэгээд амар хэцүү нэг олон юмтай аюух тулгарсан. Гэтэ яг тэр болгоо ингээд эртнээс ер нь бол ингээд хэцүү байгаад үзчих бас амар юм шиг санагдсан. Ингээд цаашдаа ингээд яг юмыг яаж хийхээ ингээд мэддэг болчихсон юм байлээ. Маш олон хүмүүс яг ингээд сургуулийн талаар яг ингээд асуусан байдаг. Яг влог хийж эхэлсний дараа бас маш олон хүмүүс асуусан байлээ. Юу гэж асуудаг вэ гэхээр яг солонгос руу яаж явсан бэ? Юугаар дамжуулж явсан бэ? Тэгээд очоод ер нь бол сургуулаа яаж олсон бэ ч юм уу? Тэгээд төлбөр мөнгөө яадаг вэ? Төлбөр нь хэд байдаг вэ? Хичээл нь хэр байдаг вэ? Яаж явагддаг вэ гэдэг ер нь бол яг тийм асуултуудыг ер нь бол их асууж ийсэн. Тэгээд миний энд ирсэн түүх бол амар тийм энгийн нэг үг амар тийм азтай гэх юм уу амар азтай. Би бол сургуулийн төлбөр нэгч төлдөггүй 100% тэтгэлэгтэйгээр яг суралцдаг байгаа. Тэгээд энэ тэтгэлгийг яаж ирсэн бэ гэхээр яг Консаник сургууль маань одоо Баянзүр төвдөд 21 миний төгссөн сургууль 10 жилийн сургуультай гэрээ хийгээд тэгээд яг төгсөгчдөөс ингээд оюутан аваад ер нь бол ингээд 100% тэтгэлэгтэй ингээд суралцуулъя гэж ер нь бол шийдсэн байлээ. Гэтэ зүгээр байж байгаа бас энэ 100% тэтгэлгийг авах боломжгүй. Амар шахуу байсан. Би өөрөөсөө солонгос тийш сургууль ирнэ гэж бодоагүй. Яг 10 жилийн төгсөөд ингээд их сургууль ингээд ороод яг байж исэн. Тэгээд яг захиралтайгаа уулзаад яг тэр 10 секундэд ер нь миний энд ирэх хугацаа ер нь шийдэгдсэн гэх юм уу. Нэг тийм юм болсон байгаа. Тэгээд 100% тэтгэлгийг болохоор яаж авсан бэ гэхээр мэдээж 10 жилээ төгссөн дүнг харна. Тэгээд мэдээж арга гэрийн хүмүүжил багш нарын үнэлгээ гэдэг зүйлсийг ер нь их харсан юм шиг байгаа. Яг бол тухайн үед яг хэлний мэдлэг байхгүйсэн учраас яг хэлний мэдлэгээс бусад зүйлийг ер нь шалгаж тэнцвүүлсэн байгаа. Тийм болохоор шууд хэлгүй ирсэн учраас би ирээд 1 жилийн дотор топик 3 буюу яг солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын 3 дахь төвшөнд нь тэнцэж 4 жил өргөжлүүлээд ингээд
тэтгэлгээ авах боломжтой байсан. Хэрвээ энэ шалгалтанд тэнцэж чадахгүй бол шууд гэрээ маань цуцлагдаад Монгол руу явах байсан. Тэгээд энэ шалгалтандаа л ер нь бол эхний жил бэлдсэн гэж хэлж болно. Ирээд шууд ингээд Солонгос хэлний ингээд юунд хувааж байгаа хгүй юу? Солонгос хэлний дамжаанд одоо ингээд төвшнгөөр нь хувааж байгаа. Тэгээд одоо нуугаад яг би ингээд эхний яг тэр төвшин тогтоох шалгалтан дээр хуулаад тэгээд төвшин 3-т ер нь бол бүгдийг хуулаагүй. За бараг л бүгдийг нь хуслах л тэгээд тухайн үед тэгээд яаж хуулсыг мэдэхгүй тэгээд ер нь бол одоо тэгэл хичээгийн тулд ер нь бол тэгээд тухайн үед хуулаад тэгээд ер нь бол дунд төвшөнд тэмцээд орцсон. Тэгсэн чинь яг тэр төвшөнд орсон чинь би ганцаараа юу ч ойлгохгүй байгаа юм шиг байгаа. Тэгээд амар хэцүү байсан л да. Тэгээд яг ингээд уянгааг чамд ирсэн ихч маань яг солонгос хэлтэй. Солонгос хүнээс илүү солонгос хэл ярьдаг. Ихчтэй ирсэн тулдаа ер нь бол яг тухайн үеийг давж туулсан. Тэгэхдээ 3 сард ер нь бол тэгээд хэлний бэлтгэл суучаад ер нь бол яг 3 сарын дараагаас би ингээд солонгосоор ер нь бол ярьж эхэлсэн. Ингээд шууд ингээд одоо ярьж байгаа чигээ ярихгүй ч гэсэн хүмүүс ойлгохдоор ер нь ингээд харилцаж эхэлсэн гэх юм уу? 3 сар гэтээ би өөрөөсөө чимээгүйсэн ярьж чадахгүй. Тэгээд ингээд яг хэлний бэлтгэл дуусаад ингээд ангийнхнаараа яг хэлний бэлтгэлийн ангийнхнаараа бүүнээр хоол идэхээр явахдаа би ингээд анх ярьсан. Тэгсэн чинь манай ангийнхан гахад "Хүү чи ярьдаг байсан юм уу?" гэдэг тэгжсэн. Яг тэр амар санаанд орж ийн. Тэгээд 100 яг 3 сард ирээд 7 сард нь би яг TOEFL шалгалт өгөөд тэнцээгүү 12 оноо дутаад унтсан. Тэгсэн чинь ингээл бас хэцүү эвгүй юм билээ л дээ. Мэдээж амар тийм 100% тэтгэлэг тийм биз дээ. Байр хоол нь ч гэсэн орсон тэтгэлэг, байр хоол сургалтын төлбөр нь орсон. Тэгээд тэгсэн тийм тэтгэлгийг ер нь бол тухайн үед ихтэй би тийм том зүйл гэж өрөөсөн мэдээгүй. Зүгээр л ер нь юу ч мэдээгүй тэр үедээ. Тэгээ одоо бодоод тахаар ер нь амар том боломжийг ер нь бол хатгаж чадсан юм шиг байгаа. Тэгээд тэр барагтаа солонгос бэлтгэл ер нь бол ихэнх улсад ер нь бол тийм их байдаггүй тэтгэлэг. Тэгээд яг 10 сард шалгалт өгөөд хариу сараас нээр гардаг байхгүй юу. Тэгээ 11 сард нэг шалгалт байсан. Тэрнээ бас бүртгүүлсэн байсан. Тэгээд яасан чинь 10 сарын шалгалтанд TOEFL 3-таа тэнцээд бөөн баяр болоод ээж аав руугаа яриад нөгөө балжаагч руугаа бидний яг сургуультай холбож өгсөн гол ихчтэйг ингээл холбоо яриад баярлал ингээл байж исэн. Тэгээл ер нь бол за одоо ер нь бол угаасаа хичээл хийх гэж ирсэн юм байна чи ингээд хийгээд байвал болох юм байна гэд урмыг аваад яг тэр мөчөөс эхлээд ер нь бол амар тийм өөртөө итгэлтэйгээр яг хичээлээ хийж эхэлсэн. Тэгээ ингээд солонгосоор яриад ингээд жоохон зүйлийг мэдээд авах тусам ингээд амар гоё урам аваад хүмүүстэй ойлголцож эхлэх тэр мөч үнэхээр гоё юмсэн. Тэгээд яг хийсний үр дүнгээ ингээ өөрөө хүртчихийна гэдэг амар том шагнал байсан. Яг түүнээс урам аваад ингээл хичээгээл хийгээд байсан. Тэгээд яг 10 сарын шалгалтанд тэнцээд 11 сарын шалгалтын хариу 1 сард гарсан. Ингээ шалгасан чинь TOEFL-ийн 4-р төвшөнд тэнцсэн байсан. Би яг тэр үед ингээд Вьетнам найзтайгаа хамт дүнгээ шалгаад ингээ хоёулаа уйлаад бүтээ ингээд чи 3 тэнцсэн би 4 тэнцсэн маа гэдэг амар баярлж ирсэн. Яг тэгвэл ингээд анх солонгос сургуульд ирэхэд TOEFL-ийн 3 тэнцэнэ гэдэг чинь ер нь бол одоо чам шиг баг ингээ хэлгүй. Би чам шиг ингээд хэлгүй хүн чи юу ч мэдэхгүй хүн чи ер нь бол нэгээс 1 жил хагасаас 2 жилийг ер нь зарцуулж ээж энэ тэнцэнэ гэж хэлжсэн. Тэгээд тухайн үедээ би бас нэг хүндээж бодож аваагүй сэтгэлээр унаагүй ер нь бол тийм үү гэл. Гэтэ ер нь бол дотор яа надад бараг л тэгэл шалгалтын хариу хүлээж авах ер нь бол хугацаанд ер нь бол тэгж бодож ирсэн. Яг энэ үг бодогдоод бас хамт ирсэн найзууд маань гэсэн шалгалтын хариугаа хүлээгээл за бүгдээрээ бараг ачаагаа бэлтгэхүү гэж ч юм уу тиймэрхүү зүйл яриад байгаа. Хошигнол ч гэсэн ер нь бол жоохон тийм айдастай яг тийм байдаг байсан. Тэгээд ер нь бол тэр шалгалтын ачаар ер нь бол ингээд юу яасан? Бүх тэтгэлгээ 100% авч амжсан байгаа, чадсан байгаа. Тэгээд бас зүгээр тэр шалгалтыг өгөөл 100% бас ингээд тэтгэлэг аваад байна гэж байхгүй. Бид нэр дээрээс нь ажил хийж болохгүй. Бас бидний голч маань 3-аас доошоо байж болохгүй. Мэдээ сайн дүнтэй сурах хэрэгтэй. Тэгээд би болохоор хэлгүй ирчээд яаж ингээд хэл сурсан бэ гэхээр өглөө өдөртөө ер нь бол мэрэгжлийн хичээлдээ яваад их сургуулийн хичээлд ингээд явдаг. Тэгээд орой
хоолоо идчихэд орой 6:30-аас 10:30-ийн хооронд хэлний бэлтгэлийн хичээлдээ суудаг байсан. Ингээд эхний 9 сар ингэж хичээлсэн. Тэгээд дахиж хэлний бэлтгэл суугаагүй, дээрээс нь ингээд шалгалтууд амжилттай өгсөн учраас хэлний бэлтгэлдээ суухаа байсан. Хэлний бэлтгэл маань ч гэсэн ер нь цаанаасаа бүх төлөвлөмжүүдж явж исэн. Ном дотрэл бид нэр өөрсдөө авах тийм байсан. За тэгсэн чинь мэдээж юм болгон сайхан байна гэж байхгүй. Тэгээд амар хэцүү үед маш олон байсан. Тэгээд тэр болгоныг одоо ингээд дуусч бодоод явах. Гэтэ мэдээж яг тэр хэцүү зүйлүүд байгаагүйгээр би яг одоо энд ингээд байж ахгүй байх. Тэр хэцүү зүйлүүдтэй нүүр тулаад тэдрийг ингээд таньж мэдээд давж туусны эцэст ингээд байж байгаа байх. Тэгээд яг одоо 3 жилийн дараа гэтэ би ер нь бол өөрийгөө ер нь бол хичээлийн дүн дээр ер нь бол амар тийм сэтгэл санааны бэлтгэл баг хийцэн байсан. Ямар ч оюутан муу ахыг хүсэхгүй. Хэн болгон тэгээд за би C авчий гэж хизэж хүсэхгүй байх. Тийм болохоор би ч бас яг тэр хүмүүстэй адилхан. За юмыг яаж мэдвүгээд юмр ч гэсэн хичээсээ угаасаа хичээхээс өөр арга байгаагүй. Хичээл хийхээс өөр зүйл надад ер нь бол байгаагүй. Гэхдээ би ер нь бол драма их үздэг байсан. Гэхдээ ер нь бол яг энэ бүх зүйлийг хийгээд авсны дараа үнэхээр гой санагдчихсан. Яг эхний 1 жил ер нь бол надад хайр гарагт ирсэн юм шиг мэдрэгдэжсэн. Би ингээд зүгээр ингээд тэр хүмүүс надаас бус нь бүгд хоорондоо ойлголцоод ингээд байгаад би зүгээр ингээд хайр гараг ч юм уу ингээд агаар дээр ингээд сансарт явж байгаа хүн шиг ер нь бол тийм мэдрэмж авч ирсэн. Тэгээд яг жилийн дараагаас би ингээд хичээлдээ суугаад ихсэн чинь ингээд хамгийн ихний хичээлд очиод суусан чинь ингээд шууд ингээд багшийн яриад байгаа ингээд мэдчихэнд ингээд ойлгоход авахгүй болно. Бүгд ойлгохгүй ч юм бол багш нар ингээд мэдлэл эхлэв штэ мэдлэл за ингээд амралтаараа юу юусэн ингээд тэр бүгд ингээд ойлгодод ихсэн чинь би бүр ингээд дотроо бараа ингээд дотор үйлэлт явагдсан байхгүй юу. Тэгээд яг ингээд яг тэр болгоноос яг тэр бүх мэдрэмжээс би урам аваад вау гэл ер нь бол тэгээд ер нь бол амар их тийм хичээж эхэлсэн. Ер нь бол ингээд мэдээж ингээд шантрах үе амар их байсан. Би тэгэл ээж авруугаар ярина штэ үлэн штэ ярьж өөлөх бол тэгэл хэцүү ээ би гэртээ арбаарэ намайг яах гэж чи авчирцээ бэ ч юм уу нэг ийм хүм маягаар ер нь гомдолдог байсан л та. Тэгээд тэр бол мэдээж аав ээж маань тавьшруулаад үргэлж миний талд идэм чи намайг дандаа урам өгөөд дэмжижсэн. Би гэхдээ яг гайхажсэн л да. Солонгос за хүмүүс ярьдаг хөдөөний сургууль гэдэг. За манай сургууль хөдөөний сургууль. Тэгээд би ингэ ирсэн чинь яг энэ хоттой анх ирээд надад хамгийн төржсэн анхны юу вэ гэхээр Улаанбаатар хоттой маань нэг тийм том ялгаа гарахааргүй санагдсан надад. Ер нь бол бүхэл зүйл нь байдаг. Тэгсэн мөртлөө яагаад би бодсон л та бүхэл бүтэн ингээд нэг улсын за хөдөө гэж яриад байгаа энэ хотод ийм сургууль нэг их сургууль биш 2 3 их сургуулиуд байгаа энэ хотод ийм байхад ягаад манай Монголд маань ингээд яг энэ кампусаар бүрдсэн их сургууль байдаг юм болоо гэж юу нэг маш их бодож байсан. Тэгээд Монгол дахтаа ер нь бол хайрцан дотроо сэтгэж исэн юм шиг байгаа. Тэгэл яг их сургууль гэдэг чинь ямар том тийм оюуны хөрөнгө том зүйл болохыг ер нь бол энэ гэрээд мэдэрсэн. Гэтэ яг монголоо ингэж муу гэж муулж байгаа юм биш ч гэсэн ер нь бол үнэхээр тийм жоохон хэцүү санагдсан. Бараг нэр би ингэж утсан чинь шууд би ингэ сайтан байсан. Гэтэ хамгийн дөрөв мөнгө удаад юм байл л дээ. Би сайтан тэрбумт хэдэн мянган сая байсан бол би ингэж сургуулийн кампусыг тий язоор ингээл барыг нэг тиймэрхүү юм бодож исэн боловч яг бодит амьдрал дээр мэдээж тийм байгаагүй. Ямар их зүйл хэрэгтэй болдгийг шаарддгийг ер нь бол маш их ойлгосон. Хүрчлүүлээд ирэх юм бол Солонгост ирэхэд юу хэрэг болох вэ гэхээр мэдээж чи өөрөө сургуулаа судлах хэрэгтэй. Тэр сургуулийн чинь тайлбар мэдээж англи хэл дээр бол бүгд байгаа. Тэгээд англи хэл дээр бас солонгос хэл дээр бас хятад хэл дээр бас байдаг хөвчлээ. Тийм болохоор өөрөө эхлээд оролдож үзээрэй гэж хүсмээрэн. Өөрөө эхэлж хайж үзээд би бүр ойлгомжгүй тодорхойгүй юм байлгийг бусдаас асууж болно. Гэтэ ихэнх хүмүүс ер нь өөрөө ч хайж үзээгүй байж ер нь бол шууд бэлэнчилдэг гэх юм уу юулээд сургуулаа судлах хэрэгтэй. Сургуулаа судлаад за энэ ямар сургууль вэ? Юуны чиглэлээр дагнадаг сургууль вэ? Хаана байдаг сургууль вэ? Тэгээд яг сургуулийн мэргэжлүүд ямар мэргэжлээр сургуульд явуулдаг сургууль вэ? Мөн
угаасаа вебсайт руу ороход бүхэл сургуулиуд ер нь гараад ирнэ. Хэрвээ та сургуулаа яаж хайгаа мэдэхгүй зүгээр солонгос сургууль гэдэг хайгаад ингээд байгаа бол та Google руу ороод Korean University ranking of Korean University гэж яг нэг тиймэрхүү утгачлаа ч юм уу ер нь бол тэгээд бичээд ороход ер нь бол мэдээж олон линкүүд гарч ирнэ. Тэгээд ингээд орохоор угаасаа ингээд нэг чигсдэг сургуулаасаа эхлээд ингээд Sky-с эхлээд ингээд бүх сургуулиуд ер нь гарч ирдэг. Тийм болохоор та яг харж байгаа ард нь ч гэсэн тайлбар дээр улсын сургууль, хувийн сургууль, эсвэл ард нь бас байрладаг хотуудын нэр нь бас бүгд гарч ирнэ. Тийм болохоор тэр болгон дээр нь дараа та мэдээлэл авах боломжтой бүх вебсайт нь гэсэн орсон байдаг. Тэгэж эхэлж хайж судалж үзснийхэн дараа за хэрвээ үнэхээр явахыг хүсээд явмаар санагдлаа. Тэгвэл та яах вэ гэхээр за зуучлалын компани ер нь бол хэрэг гэдэг мэдгүй. Гэтэ би ер нь бол олон хүмүүсийг хараад сонсоод байхад ер нь зуучлалын компани ер нь хэцүү их мөнгө иддэг гэж ер нь бол маш олон хүн хэлж ирсэн л да. Гэтэ зуучлалын компани буруу гэж хэлж байгаа юм биш. Маш олон сайн тийм зуучлалын компаниуд бол байдаг баг. Тэгээд аль болох тухайн сургуулийнхаа Монгол ажилтан байгаа эсхийн ихэл судлаад эсвэл тэр сургууль суралцдаг Монгол оюутнуудын олоод ч юм уу одоо орчин үеийн social network хөгжсөн үед ер нь тэр бол амархан байх. Яг тухайн хүнээс нь асуугаад ингээд бас амлахаа авч болно. Мэдээж тухайн сургуульд орсон сурсан сургуулийг тэр сурж байгаа хүмүүс нь мэдээж сайн мэдэх байгаа. Тэгээ ер нь бол та яг юу асуувал зүгээр вэ гэхээр ямар мэрэгжил байдаг вэ ч юм уу тийм мэрэгжил байдаггүй гэж асуухаас илүү та өөрөө эхлээд төрүүлээд түүнийгээ судалсан байх хэрэгтэй. Би яг тийм мэдлэгээр сурмаар байна гэд яг би энэ мэрэгжлэр сурах гэсэн гэдэг үүднээс таваас харьцуулж бас оюутнуудад илүү зүгээр тэгэхгүй бол шууд ингээд хамаг юмаа ингээд бэлэн шууд ингээд асуугаад хахаар нөгөө хүн чинь ч гэсэн жоохон хэцүү жоохон тийм ядаргаатай санагдах магадлалтай. Солонгост сурах ер нь бол гэтээ би яг солонгост сургууль сураад хамгийн ихээр бодсон зүйл юу вэ гэхээр яа би те Монголд байсан бол их хэлээрээ яг энэ хичээлүүдийг сонсч ирсэн бол яа зөв бүх хичээл A+ юм би те би байцгаа гэж бодож ирсэн л да. Яг хүн яг юм мэдэхгүй зовлон ингээд амсаад эхлэхээр ер нь бол юм мэддэг байх чи ямар жаргалтай юм бэ гэдэг зүйлийг бас их ойлгоод эхэлт юм бэлээ. Тэгээд хэрвээ та Монголд их сургууль сурж ингэж Монголд их сургууль сурж байгаа бол мэдээж танд маш том давуу тал байна. Тэгээд тэр давуу талаа та тулд нь ашиглаарай. Би одоо бас Монголд сургууль сурахыг бас хүсдэг. Яг ингээд яг тухайн мэргэжлийн талаар би гүнзгий ойлгомоор байгаа учраас ингээд хэлээрээ сонсоод хизээч мартахгүй шүү дээ. Тийм болохоор яг тийм мэдлэгийг авахыг би бол үнэхээр хүсдэг. Тэгтээ хэрвээ та гадаадд сурвал бас эсэргээрээ та ингээд мэргэжлийн талаар тэгж сайн ойлголт авч чадахгүй ч гэсэн та яг амьдралын тал дээр практистэй яг тийм дадлаг тал дээр маш олон туршлагатай байх болов уу гэж бодож байна. Хэрвээ та Монголд байсан бол та савн шампунь, ялангуяа вок дуустдаг гэдэг зүйлийг та мэдэхгүй. Тэгээ гадаадд та ялангуяа ганцаараа амьдэрснаар маш олон санхүүгийн ер нь бол бие даат сурах гэдэг зүйл бол маш том зүйл юм байлээ. Ухаан суух гэдэгтэй ухамсартай болох хүмүүжил яг тэр ухаан хүмүүжлээр амьдрах гэдэг бол маш өөр зүйл юм байлээ гэдэг зүйлийг бас ойлгоно. Гэтэ ер нь бол мэдээж алдах зүйл их жоохон авах зүйл их байсан. Хаач ер нь бол тийм бүх зүйл ер нь бол тийм гэж бодож байна. Тийм болохоор аль болохтой өөрт байгаа боломжийг ашиглаад хийгээрэй. Тэг яг нэг хүн яг ингэж хэлсэн мэт юм аа. Яг хүн өөрийгөө олно гэж бол хизээж байхгүй. Хүн өөрийгөө бүтээл гэж байдгийг гэж хэлсэн. Яг өөрийнхөө сэтгэхийг бүтээж ингэж бий болгоно гэсэн үг утгаар тийм байдаг. Тийм тэр үг надад үнэхээр тусаа үнэхээр тийм л юм шиг санагдсан л да. Тэгээ одоо ингээд бодоод тахаар өөрийгөө ирж хаана гэхээс илүү яг ингээд өөрийгөө бий болгох тэ зөвөр тийм сайнаар аль болох сайхнаар хүн болгоно сайн явах хүсдэг шүү дээ. Тийм болохоор илүү зөрөгтэй байх хэрэгтэй гэдэг зүйлийг бас маш их ойлгосон. Тэгээд амьдралд маш олон зүйл тулгарна. Зөрөгтэй байгаарай, тууштай байгаарай, өөдрөг байгаарай, хизээж битгий бууж өгөөрэй. Тэгээд мэдээж одоо энэ үгийг хэлэхэд надад амархан байж магадгүй. Цаашдаа маш олон хэцүү зүйл тохиолдох ч гэсэн ер нь бол одооноос яг өөртөө энэ сэтгэхүйг суулгаад яг цаашдаа энэ
зүйлээ ингээд хэрэгжүүлээд явахыг бас хүсэж байна. Тэгээд аль болох эрт босоод их зүйлийг өдөрт амжуулахыг хүсдэг болсон. Тэгээ их сониуч болохоор их шинэ зүйлийг олон зүйлийг турш үзхийг ингээд амар тийм хүсдэг. Ер нь юм болгоны турш үзмээр санагддаг л да. Та нар ч гэсэн өөрийгөө өргөлж хөгжүүлж байгаарай. Яг хүмүүсийн хэлдэг шиг залуу байгаа дээрээ гэдэг шүү дээ. Залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлээрээ бусдын төлөө гэсэн сэтгэлдээ бас байгаарай. Энэ ороод та зөвхөн мянга өөрийгөө одоо та хизээч ганцаараа жаргалтай сайхан амьдарч чадахгүй шүү дээ. Тийм болохоор бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байгаарай. Тэр зүрх сэтгэлийг хизээч битгий хаяасаа гэж хүсэж байна. Би ч гэсэн одоо энэ бүхнийг хичээж байгаа. Хичээсээрч байх болно. Монголын маш олон залуучууд яг одоо бас амар тийм гоё сэтгэлгээтэй олон мэдээллийг өөр нь бол авч харж байгаа. Маш гоё санагддаг. Тэгээд сайн ээжгээр саар гэдэг зүйл бас байгаа. Гэтэ тэр болгонтэй мэдээж хүн болгоно нүг тулнах. Тийм учраас бүгд бэлэн байцгаая. Тэгээд бүгдээрээ хичээцгээе залуусаа. Тэгээд залуусч гэлтүү хүн бүр бүгдээрээ хичээе, бүгдээрээ хамт бай, бүгдээрээ өөдрөг бай, бүгдээрээ бие биендээ инээж харьцаацгаая. Яа баярлаа, баяртай, сайн байна уу гэдэг энгийн хэдэн үгийг ингээд өдөр тутамдаа хэн ч хамаагүй гэж болдоггүй юм байдаг юм биз дээ. Яг мэдчлэн ингээд маш олон зүйл надад ингээд харагдсан л та. Тийм болохоор бүгдээрээ дор бүрний хичээхэд юу нь болно. Мэдээж чадна, би чадна, бүгд чадна. Тэгээд бүгдээрээ өөдрөг байцгаая. Ерөөсөө л бүгдээрээ бие биенийгээ хайрлцгаая. Гэтэ хайрлцгаая гэдэг, хайрлыг гэдэг энэ үг л ер нь бол маш том зүйл юм болов уу гэж бодож байна. Хайр гэдэг чинь өөрөө маш агуу, маш том, маш гайхалтай зүйл шүү дээ. Тийм болохоор өөртөө хайрыг бий болгоорой. Тэгээд бусдыг хайрлаарай, өөрийгөө хайрлаарай, бусдыг хайрлаарай, аав ээжээ хайрлаарай. Хэнийг ч хамаагүй бүгдийг хайрлаарай гэж хэлмээр байна. Тэгээд амар олон юм ярьчлаа. Тэгээд хүлээн авч үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай. Баяртай.